тодтох төсөв болсон. Хүлээлтийг хангаагүй төсөв болсон. Авилгын төсөв болсон. Тэг товчхондоо. Яг үүнтэй холбоотойгоор асуухад төсөв батлагдахын өмнө ардын намын зарим гишүүд одоо ардсан намынхан төсвөр одоо Конопо наймаалцлаа гэж ярьсан шүү дээ. Тэгээ таны хувьд жишээ нь сонгогдсон тойрогтой хангалттай хэмжээний шаардлагатай төсөв тавиулж чадсан уу? Манай тойрогоос 3 гишүүн сонгогдсон. Ардын намаас 2 хүн сонгогдсон, ардсан намаас би сонгогдсон. Тэгэхээр бид нэр тойрогтой холбоотой ажлууд дээр бол ус төрчихгүй. Ерөн сонгуулаарч бид нар нэг талцаж ус төржөөгүй. Тэгэхээр тойрогтой холбоотой асуудлуудаа 3 гишүүн хоорондоо ярьж байгаа шийдчихдэг. Сая тэр төсвөр арчилсан нам Конопо худалдсан энтер гэдэг асуудал бол би ямар байр суурь анханасаа илэрхийлж байгаа вэ гэхээр зөвхөн энэ ерөнхий сайд биш өмнөх ерөнхий сайд дээр ч гэсэн хэрэгжилжсэн нэг тооны тоо хилээд нэг шүүмжил дагуулсан шүү дээ. Энэ бол ерөнхий сайдаас гарч болох хамгийн муу үйлдэл бол энэ төсвөр өөрийнхөө одоо засаглах эрхийг авч үлдэхтэй төсвийг ашиглах энэ хандлага нь ерөнхий сайдыг шүүмжлэх ерөнхий сайдын өөрийн гаргаж байгаа алдаа зориуд гаргаж байгаа алдаа өөрөөр хэлбэл сонголт нь бид нэр одоо хавар болгон жил бүрийн хавар улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж батлаад эрхчлөлийн хөгжлийн төлөвлөгөөг баталдаг. Тэр төлөвлөгөөндөө тааруулж засгийн газар нь төсөв оруулж ирдэг болохоос биш. Төсөв оруулж ирэнгүүтээ хилцэх шатанд нь гишүүдээс гэдэг юм уу энэ тэндээс саналуудыг нь цуглуулдаг. Энэ бол Монгол улс яг олон нийт нь энэ одоо төрийн бодлогыг нэг сонирхдаггүй улс төрчөд байж идэг гэдгийг ашиглаад бодлогоо урьж тасдж байгаа л зүйл. Энэ Монгол улсын төр байхгүй. Одоо ирэх барьж байгаа сөрөг хүчин гэдэг энэ намууд бол зүгээр үзэгдэл болохоос биш Монголын төр бодлоготой байх хэвээр тэр нь хөгжлийн төлөө байх хэвээр тэр нь доктортой байх хэвээр залгамжтай байх хэвээр. Тэгэхгүйгээр зүгээр ингээд нэг юм засгийн эрхийг хадгалж үлдэх гэдэг зорилгоор засгийн газар нь өөрийнхөө оруулж ирж байгаа бодлогыг урах эрхийг бусдад өгнө гэдэг бол ерөнхий сайдын хувьд бол байж боломгүй л алдаа. Энийг яг олж харахгүй байна л да. Яг хин нь хаана юу тавилаа гэдэг дээр бид нэр голчлоод анхаарат байгаа шүү. Гэтэл ерөнхий сайд нь өөрөө улсынхаа хөгжлийн зураглалыг гаргаад явж байгаа хэвээр хүн зурга ураад өгөөч гэдээ явж байгаа гэдэг бол харамсалтай зүйл. Тэгэхээр энэ гол буруутан бол ерөнхий сайд. Энэ шалтгаанаас бол одоо эх оны төсвийг авилгын төсөв гэж тодтогоод байна гэж ойлгож байна зөв үү? Тий. Тэгээ одоо энэ тодтогох төсөв болж байна. Ямар ч хүлээлт алга байна. Дотортой холбоотой, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой нийгмийн хүлээлт ерөөсө биелээгүй. Одоо ингээд шинэ парламент бид нэр 126-уулаа болоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр хүртэл дотортой холбоотой нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой юу ч хийгдсэнгүй. 26 оны төсөв батлагдлаа. Энэ нь 27 он хүртэл юу ч хийгдэхгүй нэ гэсэн үг шин. Тэгээ 27 он өнгөрөхөөр ерөнхийлөгчийн сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь 28 онд дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь үндсэндээ сүүлийн 12 жил хамгийн их хүмүүсийн хүссэн захиалсан энэ сэдв яг сэдв чигээрээ урагшилж байгаа нь л үнэхээр тун харамсалтай. Одоо тэг гишүүд бол бие даага зөндөө санаачилж байгаа шүү дээ. Одоо дэвшин нарын гишүүд бид нэр нийлээд нийгмийн даатгалын шимтгэл пүрэвдэр гишүүн бид нар бас нийлж байгаа л энэ нэмэгдсэн өртгийн албан доторыг ял ингээл татвар нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой, бизнес эрхлэлтэй холбоотой, уул уурхайг урагшлуулахтай холбоотой, гишүүдийн гаргасан эдийн засгийг либералчлахтай холбоотой, энэ төрийн оролцоог багасгахтай холбоотой гишүүдийн гаргасан санаачлагыг ерөөсөө явуулгүй. Тэгээд нэг гол нь улс төрийн мэдээлэл нь яг сүүлийн хэдэн саржингаа зүгээр энэ дотоод энэ эрх баригч намын дотоод хэрүүл тэмцэлтэй холбоотой ингээд хэрэгтэй мэдээллүүд нь арагшаа байсараа байгаад тэрэндээ төвлөрсөөр байгаад өнгөрсөн хугацаанд парламент хүртэл парламент иш болчихлоо шүү дээ. Уул уурхайг урагшлуулна гэж та хэлж шүү дээ. Тэгэхээр урагшлуулах бол өөрөө ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаас эхэлнэ шүү дээ, тий. Тэр энэ дээр ингээд стратегийн орд гэдэг одоо дэлхийд байдгүй хоцрогдсон нэр томьёо оруулаад за ингээд өөрөө төр хөрөнгө оруулаагүй ээжиж баахан хувь эзэмшнэ гээд 34% эзэмшнэ гээд ингээд явцсан. Одоо ингээд хөрөнгө оруулагч байхгүй болчиход шүү дээ. За тэгээд төсөв өөрөө мөнгөгүй болчихсон биз дээ. Тэгэхээр энэ дээр ямар менежмент хийх хэрэгтэй гэж та бааз. Өнөөдөртөө ойрын ирээдүйдээ бид нэр уул уурхайгаас хараад амьдрах нь үнэн. Хариуцлагатай уул уурхай байх ёстой гэдэг дээр бол одоо Монголын парламентын гишүүд бүгд дотроо уул санал нэгдэж байгаа. Гаднаа зөрөөд байгаа нь нөгөө бас сонгогдож байгаа сонгогч олныхоо бас хүсэлт тааруулж байр суурь илэрхийлэх, байр суурь гаргах, шийдвэр гаргах төвшөнд байх шиг байна. Тэрнээс би бүгд гэж хэлж чадна. Итгэлтэйгээр 126 гишүүн бол уул уурхайг хариуцлагатайгаар явуулах ёстой гэдэг байр суурь дээр байгаа. Уул уурхайг дэмжих бүлэг
парламент дээр албан бусаар одоо дэмжих бүлэг байгуулагдсан. Одоо энэ парламент дөнгөж эхлээл байгуулагдсан. Уян гишүүнээр ахлуулсан одоо бүлэг байж байгаа. Бидний зүгээс бол одоо энэ уулуурхай эрхлэгч компаниудтай уулзж байгаа. Ер нь уулзсан уулзаагүй ганц л зүйлийг хэлдэг, саяны тэр хөрөнгө оруулалттай холбоотой хэсгийг хэлдэг, төрийн оролцоо ийм байгаа тухай одоо шүүмжүүдийг хэлдэг. Гарах шийдвэр бол маш тодорхой байгаа. Тэгээ өнөөдөр биш одоо энэ уян гишүүн болон нарын олон гишүүд нийлээд энэ тодорхой хуулиудыг бас өргөн барихаар бэлдэж байгаа стратегийн бүтээгдэхүүнтэй холбоотой чухал ашигт малмалтай холбоотой хуулийн нийслүүд эхнээсээ бас энэ 7 хоногт хилцүүлэхт ороод эхэлж байгаа шиг байна лээ. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Тийм. Түр авахтай юм уу? Оролцоод явах юм уу? Хувийн гишүүн аваад үзсэн. Гэхдээ энэ ч одоо онолтой зүйл, эднээс их ч өөрөө онолтой зүйл шүү дээ, тий. Төр гэдэг чинь хий юм бэ? Төрд байхаараа юу болж байгаа юм бэ бид нар харж шít. Төрд байна гэдэг бол хяналтгүй байна гэсэн үг. Төр гэдэг нь ялсан намыг хэлж байгаа. Ялсан намынх нь өнөөдөр жишээлбэл төрийн бүх өмчит компани төрийн үйлдвэрүүдийг аваад ажилуулаа явж байгаа. Өнөөдөр 60 их 80-ийн тэс одоо хөрөнгө жишээлбэл төрийн өмчийн хөрөнгө байж байна. За бараг 100 гаруй мянган одоо төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын орон нутгийн өмчит одоо компани үйлдвэрийн газрын ажилтан гэд байж байна. Энэ ялсан намынх нь л байгаа. А энд ингээд ямар ч хяналтгүй хулгай явдгийг бид нэр одоо ингээд хулгай гарсныхаа дараа энэ тулгаалчлаа хэн хулгаалсан бэ, яаж хулгаалсан бэ гэдгийг сонсгол хийдэг нэг юм буруу модель рүү яваад орчлоо л. Тэгээд энэний эсрэг л одоо бодлого гаргахыг одоо жишээлбэл дараагийн ерөнхий сайд нараас бол бид нар нэгж явах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл хамтраа нэгж явах хэрэгтэй. Төрийн оролцоо гэдэг бол ясан намын хоол болдго юм байна гэдгийг л энэ ч өөрөө онолтой зүйл байхгүй, хин хэлэх нь үл хамааран. А төрийн өмчийг төрийн одоо үйлдвэрийн газруудыг ашигтай байлгадаг ерөөсөө шудраг тогтолцоо шудраг хүн тавиад дандаа шудраг хүмүүсээр энэ бүрэлдүүлээд гэж ярих юм бол амийг нь таглах хэрэгтэй. Тийм байх боломжгүй. Уулуурхаагаас яаж ашгаа өртгий амнахтаа нэмэх юм уу? Тэг штэ. Татвараа л нэмэн штэ. Татвараа аваад байж л да. Одоо татвараа аваад байгаагүйгээсээ болоод өнөөдөр хэдүүлээ өрөнд орсон сууж байгаа үст. Маш тодорхой жишээ нь байна. Малтмалын хуулиас гадна гадаадын хөрөнгө оруулалтын хууль одоо аюул чухал байгаа. Энэ дээр яаж ажиллах вэ? Ямар бодлого баримтлах? Гадны хөрөнгө оруулагчдыг хамгаалах, эрх ашгийг нь хамгаалах талаар нэлээд одоо асуудал тавигддаг. Тэгээ бидний гадаадын хөрөнгө оруулагч нар бол Монголоос юу хүсдэг вэ гэхээр хэлсэндээ байхыг л хүсдэг. Хуулийн доктортой засгийн яхавд огцорж л байг л дээ. Чи улс төр штэ. Яг гэхдээ аль хэний засгийн газар байхаас үл хамааран энэ бол Монгол улсын төр, энэ Монгол улс. Тэгэхээр Монгол улс гэж тодорхой одоо хүрээ очих цаг хугацаа нь хязгааргүй байгаа энэ одоо Монгол улс төр гэдэг бол өөрөө шийдвэрийн баталгаатай хөдөлбөргүй байгаасаа л гэдэг ийм л зүйлийг хүсэж байгаа. Тэрнээс одоо гадаадын хөрөнгө оруулагч нар танаа байдлыг үнгүй аваадахыг алив хямдруулаад байлаас жишээ нь гойдгүй ш нэг татвар матвар бууруулаад өгч хийдгүү. Зүгээр шийдвэртэй доктортой байгаа ч ял гэдэг. Одоо ингээд булааж аавна хурааж аавна гэл түрүүн бид нэр одоо жишээлбэл нэгэн жишээ дуулгая. Төрийн нуурын ордыг бид нэр ярьлаа штэ. Тэрэн дээр нэг маш харамсалтай нэг зүйл болоод өнгөрсөн бид нэр анзаараагүй зүйл нь ерөөсөө яригдаагүй зүйл нь юу вэ гэхээр тэр ингээд хизээ хин хурааж авж байгаа чухал биш. Тэр гадны нэг хөрөнгө оруулагч тухайн үед хуулийнхаа дагуу Монгол улсын байгаа хуулийн дагуу хөрөнгө оруулна гэд ингээд эзэмшээд явж байхад нь хизээ нэг өдөр хичнээн жилийн дараа нэг засгийн газар гарч ирээ шууд авлаа гээл те. Тухайн үед дамжуулж зарж исэн этгээд нь тэгээд одоо авчлаа штэ болоо юм биш үү. Надад байхгүй штэ ингээд тохуурхаад байж идэг. Энийг л гадаадын хөрөнгө оруулагч нар хайж байгаа. Одоо жишээлбэл хувийн авна. За эсвэл улсын юм мэднэ гэдэг ч юм уу. Энэ зэргийн үгнүүдээс л хайж байгаа. Хизээ чим юу ч юм хураагаад авчих юм биш үү гэж. Саяны энэ баахан хураалтууд одоо удахгүй явах бас баахан хураалтууд Монголоос хөрөнгө оруулагчдыг бүрмөсөн хөөх юм зүйл болно. Тэгээд энийг өөрөө монголчууд өөрсдөө хүсдэг юм шигээр одоо сошиалд бол ингэж хөөсрүүлж явдаг. Гэтэл энэ сошиалыг бол би байнга хэлдэг. Монголчууд бид нэр бүгдээр ихэнх хөнгө ялангуяа дарга нар нь утаснасаа давж харах хэрэгтэй. Өөрсдөө нэг юм хідэн улс төрийн мэдээлэл хардаг. Өдөртөө нэг 10-20 мэдээлэл гүйлгэж үзээд бүх ертөнцийг түүгээрээ төсөөлөлт хийдэг. Монголчууд уулуурхаатаа дургуун байна, гадны хөрөнгө оруулагч дургуун байна. Яг ингэ явах юм бол ер нь монголчууд эсрэг байх юм биш үү гэх мэтчлэн төрийн шийдвэр фэйсбુક дээр гараад байна. Бодиттой судалгаатай одоо жишээлбэл тойрогтой би ингээд яваад ажиллаа. Манай тойрог ус хангалттай том байхгүй. Тэгээ би хөдөө орон нутгаар олон явдаг. Яг уулзаад явж байхад бол бид нэр одоо төсөөлөх аргагүй хэлэх нь хаашаа юм. Ер нь бол хүмүүс нэг үе яваад бол хамаагүй хэрсүүцсэн. Хамаагүй хэрсүүцсэн байхгүй. Тэгэхээр
одоо бид нар энэ гадаадын хөрөнгө оруулагчид гэдэг юм уу уул уурхайг үнэхээр эсэргүүцээд энэ монголчууд үнэхээр дургүй байна гэж бодож байгаа бодол энэ дээр бодиттой судалгаатай л хандах хэрэгтэй. Тэрнээс зүгээр 2-3 хүнтэй уулзаад эсвэл 2-3 хүний лайв дагаж бас Монголын төр ус шийдвэр гаргаад дээдгүй мээр байгаа юм цаашдаа ирнэ. Засгийн газраас татварын реформын хүрээнд сая улсын төсөлд алдуулаад нэг ганцхан хуулийн төсөл өргөн барьсан. Тэгээ нэмэгдсэн үртгийн албан татварын тухай өөрчлөлт оруулсан гэнэ. Тэгээд энэ хуулийн төслийнхаа хэрэгжих хугацааг эх оны 10 сар болгоод бас хойшлуулсан гэдэг тийм. Тэр нэг одоо эмчнэрийн багш нарын цалинг нэмэх гээд яг тэр төсвийн орлого тэр хуулийн дагуу тодорхой хэмжээгээр багасах байсан. Тэгэхээр одоо энийг хэрэгжүүлчих юм бол болохгүй гэдэг. Өөрөөр хэлэх юм бол багш нарын цалинг хин нэг шатар, зандан шатар, хин нэг ерөнхий сайдын газар нэмээгүү. Татвар төлөгчид үргэлжлүүлээд санхүүжилттэй өснөрөө нэмэх болж штэ. Нөөт гэдэг чинь одоо хэрэглэгч бид нар төлдөг татвар юм ахуулгандоо дэлгүүрээс юм худалдаж авахулгандаа төлдөг альва бүтээгдэхүүн одоо бидний өргөн хэрэгтэй хүнс мах бүтээгдэхүүн мөн бүгдээрээ штэ. Яг хамгийн их хэрэглэдэг зүйл дээрээ нөөтийн 10% нэмж төлд бид нар худалдаж авдаг. Тэр хүмүүс л багш нарын цалинг нэмж гинэ гэж ойлгох хэрэгтэй. Үргэлжлүүлээл татварыг гүрийгээл төлж гинэ. Бас дээр нь бизнес эрхлэгчид тэр дамжуулахдаа тэр өчнөө олон хүн суртал зүгээр олоогүй орлогоос нь татвар авчдаг штэ манай нөөтийн хуулиар бол олоогүй орлогоос нь ирээдүйд хэдийг зарах юм байна те тэгвэл одоо тийг татвар өгчгөө гэд авчдаг. Тэгэхээр энэ бүх дарамтыг нуруунд дээрээ өөрч татвар төлөгч иргэд буюу бизнес эрхлэгч нар дахиад үргэлжлүүлээд нуруунд хүнд хачаага үүрж энэ багш нарын цалинг нэмж гинэ гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс одоо бид нар нэмчлээ энэ төр гэд тийм ярих эрхгүй байхгүй гэсэн. 126 төгс гишүүнтэй болж одоо тогтолцоогоо өөрчилж шинээр сонгуул хийсний нэг гол ач холбогдол нь бол бас одоо нэг төсвийг өөрийн тойрог руугаа татаад байдгаа болоод Монгол улсыг нэг томоор харах хэрэгтэй гэж ярьж ийсэн шүү дээ. Тэгэхээр шинэ парламент тангаргаа өргөд жил гаруй хугацаа болоод дахиад хоёр дахь төсөө баталчлаа. Энэ яриа ер нь бодит болох боломж харагдаж байна тийм. Яг 126 даа биш. Одоо энэ пропорционал тогтолцоог бид нар оруулж ирээд холимог болсноор жагсаалтын улс төрчид гэж юу хэлээд байна гэхээр бид нар бол намынхаа бодлогыг барьж юм. Ямар нэгэн тойргийн сонгогчдод амлсан амлалтаа биелүүлэгч гэдэг юм энэ хараат байдлаас нь гаргаж өгч байгаа хгүй. Тэгээд энэ намын үндсэн бодлогынхаа төлөө явна популизмоос холдуулах гэж энэ төсвийн бахан төлөөх уралдаанаас холдуулах гэж л энэ пропорционал тогтолцоог хольж өгж оруулж байгаа шүү дээ энэ жагсаалтыг. Тэгэхээр энэ бол одоо тодорхой төвшөнд бол хэрэгжиж байгаа энэ одоо энэ жагсаалтаас сонгогдсон манай намын гишүүдээс тодорхой харагдж байгаа. Одоо жишээлбэл Цэнгүүн гишүүн бид хэд чинь нэг ингээд бараг 80 гаруй санал зарчмын төрлийн санал боловсруулаад тэндээсээ 22-ыг нь өргөн бариад ингээд явлаа шүү дээ тий. Энэ бол жишээлбэл манай Цэнгүүн гишүүний яг энэ намын жагсаалтаар орсны хувьд намын бодлогоо барьж байгаа хүний хувьд төсөвдөр гарч байгаа өргүү зардал ер нь эдийн засгийг жоохон чөлөөлөх, зах зээлийг жоохон чөлөөлөх тий. Одоо жишээлбэл хувийн компанид хүртэл Монгол төр татаас өгч штэ. Ийм чөлөөт зах зээл байх уу да. Тэгэхээр энэ бүхнийгээ болио гэдэг юм санал гаргаад 22 удаа санал хураалгаад 22 удаа татгалцсан хариу авчаал ингээл байж гин л да. Тэгэхдээ бид нэр цаашдаа бол энэ тогтолцооноос эхлээд бид нэр төсөв боловсруулж орж ирэх. Дээр нь засгийн газрын бүц бүрэлдэхүүнээс эхлээд бид нэр шинжилэл хийхгүйгээр жил болгон юм төсвийг тойрогтой гишүүдэд хувааж өгсөн бодлогогүй. Тэгээд дээр нь ингээд нэг юм эндээсээ ч энийг хасчих гэдэг нэг юм байдлаар бол явхад бол дэндүү сэтгэл дундуур байна.